За Монгол банкны нэрлсэн ханшаар өнөөдөр Америк долларын ханш 2003 төгрөг 43 мөнгөд хүрлээ. Арилжааны банкуд 1994-1997 төгрөгөөр банк санхүүгийн байгууллага валют арилжааны төвүүд 2000-аас 2001 төгрөгөөр худалдаа авч байна. Харин зарахтаа 2002-оос 2008 төгрөгөөр арилжааж байна. Он гарсаар даруй 13 төгрөгөөр нэмэгдээд байгаа нэг юм. Энэ өсөлтийг сарчны баяртай холбоотойгоор эрэлт хийсэнтэй холбоон тайлбарлаж байна. 2000 гэдэг бол монголчууд бидний хувьд бол одоо их том өндөр тоолтой. Өөрөөр хэлбэл 1330 байснаа 2000 болно гэдэг бол үндсэндээ бидний одоо бүтээсэн зөвхөн баялаг маань бол үндсэндээ нэг 40% нь бол байхгүй болчихж байна гэсэн. Тийм учраас Монголын төрөөс Монгол банкнаас энэ тэргүүнд авч хэрэгжүүлэх ажил бол юу гэхээр ханшийг одоо барих хэрэгтэй. Тийм ээ. Ханшийг барих хэрэгтэй. Зах зээл өөрөө зохицуулна гэдээ ахих юм бол одоо долларын ханш бол одоо бас нэмэгдэх тийм хандлагатай. Эдийн засагчтай харж байгаагаар сарчны баярын дараач долларын ханш өсөх төлөв бий. Учир нь ипотекийн зээлийг олгож ирснээр зах зээл бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсэх төлөв байгаа. Үүнийг дагаж өсөлт үргэлжлэх хандлага байгааг анхааруулж байна. Зах зээл нийлүүлж байгаа мөнгөний хэмжээг одоо нэмэгдүүлэх ч юм уу эсвэл одоо ипотекийн зээлтэй холбоотойгоор зах зээлд их хэмжээний одоо мөнгө ороод ирсэн тохиолдолд бол долларын ханш бол цаашаа өсөхгүй баталгаа байна. Мөн Монголын зах зээлд нөлөөлөх томоохон олон улсын чанартай хөрөнгөний бюжүүд дээрх голлох түүхийн ханш хяналттай байна. Энэ манай улсын эдийн засгт нөлөөлөл үзүүлсээр байх төлөв байна.